Game Point podcast-ийн шинэ 7 хоногийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Үзэгч сонсогчдоо LA хотоосод Сан Францискогоос ялал та бүхэнтэй мэдчилж байна. Дөнгөж саяхан нэг цаг гаруй өмнө NBA-гийн финалийн цувралын шийдвэрлэгт 5 дахь тоглолтод Oklahoma City Thunder баг илт дамгаа ялалт байгуулсан. За тэгээ өмнөх дугаар маань цуврал 2-1 болсны дараа хойлоод өмнөх дугаараа хийсэн. Тэгээ тэрнээс хойш 2 тоглолт болчлоо. За энэ 2 тоглолтод юу болчих вэ? Цуврал юу н яагаад энэ хурч үг гэдэг талаар одоо сэрийг бодож байна. За миний хувьд бол цувралын дөрөв тоглолтыг яг сүлжээгүй газар байсан учраас үзэж чадаагүй. Тэгээд хоёлаа өмнөх дугаар дөрөд цувралыг 2-1 болгоод яриад дуусгахад ер нь бол Индиана их давуу байдлыг 1-1 болгоод дуслаа. 1-1 болоод байсан. Индиана ер нь бол их давгүй байдалтай болцсон байгаа гэсэн шүү дээ. Тэгсэн чи юу болчихвоо энэ сүүлийн 2 тоглолтод? За ямар ч тоглолтын цувралын 3 дахь тоглолтын дээр бол Rick Carlisle нөхөр сайн дасгалж явсан, сайн хамгаалсан. Тэрний үр дүнд ер нь бол Indiana Pacers давмгайлж эхэлсэн. 3 дахь тоглолтын дээр сүүлийн хэдэн минутанд бол бүр OKC бүрстэй бараг нөгөө юу гэдэг хилэн нунжтлал бараг ядарсан байсан шүү дээ. Ойлгомжтой. Бүр амар амаасан шүү дээ. Тэр бол нэг зүйлийн үр дүн байсан гэж би хэлмээр байна. Тэр би одоо яг нэг график одоо харуулмаар байна л да. Яасан гэхээр OKC Rick Carlisle хийсэн одоо юу гэх юм бол adjustment гэх юм бол энэ байгаа. Хамгийн дээд эхнээсээ дөрөвт нь game 3 дээр хийсэн хамгаалт. Full court press хамгаалсан. Одоо бүтэн талбайд хамгаалсан 33 минут. Тэрний үр дүнд ер нь бол game 3 дээр хоцсон гэж би бодож байна. Тэгээд game 3 дээр ер нь сүултээ бүр ингээд SGA одоо Jalen Williams бүгдээрээ бүр амар ядарсан байсныг бүгдээр анзаарсан баг те. Тэгээд яг тэрийгээ бас дөрөвдүгээр тоглолтын дээр ч гаргасан бүр 42 минут одоо юу хийсэн л дээ. Пресс хийсэн баг. Гэхдээ нэг гоё юм. Одоо бид нар ингээд плей-оффын цуврал одоо файналын цуврал үзэнгээд энэ чи бүгдээр ингээд тактикийн одоо тулаан байдаг штэ. Бүгдээр шатар нүүж эхэлдэг. Хиний хийсэн одоо юу харъя. Майк Дональдын хийсэн одоо нэг одоо adjustment болохоор одоо ингэж 3 дахь тоглолтын дээр штэ те. Одоо ингээд бид нар ингээд харангуйтай штэ те. Эхний үе бүтэн тоглоод 3 дахь үе баг бүтэн тоглоод тэгээд ингэж тоглолцохоор 4 дахь үе дээр хасгаар нэгтэй байгааз SG. Тэгэнгүүт манер эрт суулгаж эхэлсэн 4 дахь гейм дээр. Одоо энэ харалтаа хэдэн минутын дээр суусан юм бэ? Энд ингэж эрт суулгаад хамгийн шийдвэрлэгт ер нь бол 4 дахь үе дээр бол баг амралтгүй яг дундаа нэг амралттай. Гэхдээ маш сайн тоглож чадсан. Ер нь бол одоо in-game load management гэдэг штэ. Яг тим юм хийж ер нь бол тоглолтын төгсгөлийг маш сайн хийснээр ер нь бол OKC баг авсан гэж би бодож байна. Би яг 3 дахь тоглолтыг сайн санаж байна. Shai Gilgeous-Alexander, Alex Caruso хоёр зэрэг өвдгөө тулцсан зогсож исэн тэр дүр зургийг бол яг за ингэж л ядарч байгаа юм байна да гэж харж исэн. Тэгээд саяны энэ статистикаас харахад бол 4 дахь тоглолтод бол Shai 4-р үе дээр илүү хүчтэй байлгаж нөөцсөн байна шүү дээ. Тий. Ер нь бол эхний 3 үе нөгөөд 4-р үе дээр хамгийн гэмээр гаргасан байгаа тоххой. Тэр одоо ер нь rotation-аар бол ер нь бол Rick Carlisle юунд одоо нэг full court ингээд авж байгаа хамгаалтанд нь хариу барьсан гэж би хэлмээр байна. Тэгээд өнөөдөр бол угаасаа Shai Gilgeous-Alexander дээр айхтар тийм юу ирсэнгүй, load ирсэнгүй, тийм айхтар ачаал ирсэнгүй. Өнөөдөр бол зүгээр Jalen Williams гэдэг залуу үнэхээр карьерийнхаа хамгийн гайхалтай тоглолтыг харуулж чадлаа штэ. Тэрний үндсэн дээр ойцсон байна. Хамгийн чухал тоглолтын дээр хамгийн карьерийнхаа оргил тоглолтыг үзүүлнэ гэдэг бол одоо хүн болгонд алдаад байхгүй хувь завшаан. Тэгэхээр өнөөдөр бол Jalen Williams одоо чинь би бол Jalen Williams J-Dub эргэлздэг хүмүүсийн нэг аахгүй юм. Тэгэхээр одоо над мити аллан хүнд хариулт өгсөн юм үдшвэшсэн болов гэж би хувьдаа бодож байна. Финалийн тоглолтод 40 оног авна гэдэг үү? Хүн болгонд алдаад байхгүй боломж шүү. Тэгээд би зүгээр Mark Daigneault дасгалжуулагчийг за магтмаар байгаа зүйл нь юу гэхээр миний хүсэж исэн тэр өндөр засагс мөнгөийг тоглож эхэлсэн.
тэр өндөр сагсан бөмбөгийг тоглож гэсэн Оклахома City Thunder багийн хамгаалалт нь буцаад ас одоо аюултай болж гисэн. Тэр утгаараа Indiana Pacers баг нөгөө түрүү будагтай талбар ороод амархан оноод аваад байсан зүйл байхгүй болсон шүү дээ. Тэгээд Hartenstein хэдийгээр талбай дээр хасагтай байгаад байгаа ч гэсэн Hartenstein-ыг өмнөх тоглолтуудаас харьцуулахад хамгаалалт нь чухал юм байна гэдгийг нь ойлгосон учраас илүү талбай дээр байлгасан. Өнөөдөр ч гэсэн байлгасан. Hartenstein бол энэ цуврал бол өмнөх цувралууд шиг тийм үр дүнтэй байхгүй байгаа л да. Гэхдээ л Oklahoma City Thunder баг яаж энэ үлрэлд тэр олон хожлыг үлрэлд авсан юм бэ? Яаж энэ плей-оффд ингэж олон хоцсон юм бэ гэхээр Hartenstein-гүйгээр төсөөлөхгүй байхгүй. Мэдээж цуврал өрсөлдөгчөөсөө хамаараад өөрчлөлтүүд хийн. Зарим цуврал тоглогчдыг мартан, зарим цувралд ингээд сэлгэнээс нэг гаргаж ирнэ. Сайн байна. Гэхдээ Hartenstein-гүйгээр энэ хүрийг гэвэл өмнөх дугаар дээр чилжсэн шүү дээ. Hartenstein, Alex Caruso 2, Chet Holmgren 2 байхгүй бол өнгөрсөн жилийн л өгсөн шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн Окузи хаана хүрээд дуусныг бид нар мэдж байгаа. Тийм учраас Hartenstein-ыг эргүүлээд тоглолтод авчирсан дүнхээр төвдөө баяртай байна. Тэгээд өнөөдөр харин сюрприз зүйл нь юусэн гэхээр Wiggins Case Wallace хоёр байлаа. Ийм чухал тоглолтод энэ хүртэл минут өгсөний одоо юу гэдэг ялангуяа Case Wallace энэ хүртэл минут өгсөний одоо үр жишмийг өнөөдөр л гаргуудаа тий. Финалд ерөөс нэг ч удаа 3-аас оруулаагүй байсан шүү дээ. Тэгэхээр яхаарахгүй diagonal дасгалжуулагчид цуурлын ихэнд өөрөө алдаа гаргасан, яарч хөдөлсөн. Тэр алдаагаа гэхдээ залруулж чадсан. Мэдээж нь юу гэдэг за хоёр өндрөөгөө гаргая гэж шийдэж байгаа зүйл биш л дээ. Саяны тэр Shegels Alexander-ийн минутын хуваарлалт энэ тоглолтын төлөлгөөгд бүх зүйлийг маш олноор бэлдэж байгаа байх. Тэрэнд бол итгэлтэй нөгөө Indiana Pacers баг гэсэн тэгж бэлдэж байгаа. Гэхдээ яхааргүй Oklahoma City Thunder багийн би бол өнөөдрийн тоглолтыг хараад нэрэл ингэж л тоглох хэрэгтэй баг штэ. Угаасаа ингэж тоглох хэрэгтэй баг. Яагаад ингэж өрсөлдөгчтэй эхнээс итгэл өгсөн юм болоо л гэж хувьдаа энэ тоглолтыг үзээд бодоод дуусглаа. Нөгөө талаар бас гэмтэл гэдэг бол яалтчгүй юм. Энэ нөгөө нэг Tyrese Halliburton-ийг бүтэн талбайд бөмбөг залахгүй байгааг харсан баг. Тэр чинь өгөх нөгөө бөмбөг залаад ингээд ачаал аваад байхаар гэмтэл нь улам хүндэрчих гээд байгаа учраас өөр хүнээр бөмбөг залуулж орж ирээд тэгээд Halliburton тийм аргыг хүртэл сонгож ийн гэхээр Tyrese Halliburton гэмтэл бол угаасаа амаргүй л байгаа нэндээс бол харагдаж ийн л гэж хэлж байна. Тэгээд би энэ гэмтлийг бол дараагийн тоглолтод зүгээр болчихно гэж угаасаа бодохгүй л байна. Тэгээ Calf гэсэн шүү дээ сүлдээ бүр. Тэгэхээр Calf бол улам л хэцүү шүү дээ. Яг тийм чиний хэлдгээр ингээд өндөр тоглоод эхлэхээр одоо Hartenstein гараад тэгэхээр Chet Holmgren ч гэсэн маш яг ашигтай болж эхэлж байгаа байхгүй юу? Ер нь бол эхний хэдэн тоглолт small ball тоглоход Chet Holmgren юусоо олигтой байгаагүй. Тэгээд ялангуяа дөрөв дэх тоглолтын дээр шүү дээ. Chet Holmgren тоглож байхад хамгаалж яхад 2-оос 12 гэсэн шүү дээ. Тэгээд сүүлийн дөрөв дээр 1-ээс 4 ч маш сайн хамгаалсан байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан тэр чинь нөгөө ардталтан дахиад нэг хүн байгаа болохоор нэг өндөр хүн байгаа болохоор Chet Holmgren шал ондоо байгаа байхгүй. Нөгөө нэг Индианыхын чинь ингэсэн шүү дээ. Ингээд хурдтай орж ирээд ч юм уу эсвэл ингээд хурдаар ингээд урдуураа гадуураа ингээд залж байгаа заслаа гээл төрүүгөө нэгнээс суллаа орчаадсан шүү дээ. Тэрэн дээр ингээд нөгөө нэг дроп хийх. Hartenstein ч юм уу хин нэг нь ингээд байгаад үлдээд ахаар тэгж гүйсэнгүүлт нь амжилтгүй болчингууд довтлооны орлого нь их цөөрчөд байгаа байхгүй Индиана Pacers-ийн. Тэгээ эн чинь юу гэхээр Индиана энэ цувралд 111 оноо авсан 2 тоглолтонд хоцсон. 111 оноо аваагүй 3 тоглолтонд л хожигдож штэ. Тэгэхээр эн чинь юу гэхээр Oklahoma өөрсдийн тоглолтоор тоглолт хожиж гин, Индиана өөрсдийнхоо тоглолт хожиж гин. Тэгэхээр хинийхээ хэмнэлээр тоглох вэ гэдгийг дасгалжуулагч хийдсэн. Харин цуурлын ихэнд Mark Daigneault Индианыхаар тоглоод үзье гэж алдаа гаргасан. Тэр алдаагаа залруулж чадсан. Тийм учраас тэд энэ бэгийн авраг болоход одоо ердөө ганцхан очил дутуу явж гинүү даа л гэж харж байна. Нэг сонирхолтой стат хэлэх үү? Сүүлийн 99 өдөр гэдэг чинь одоо плей-офф эхэлснээс хойш юм шиг байна. Анх удаага 2 дараалж хожигдож байгаа шүү дээ Indiana Pacers. 3 сарын 10-наас хойш. Тий. Тэгэхээр бас үнэхээр сайн баг байсан байгаа шүү дээ энэ плей-оффт. Тэгээ анх удаа одоо яг ингээд одоо elimination game гэдэг чинь одоо хожигдоод гэртээ харах гейм дээр хурж ирж байна. Анх удаа
Өмнө ерөөсөө тийм байгаагүй юм байна. 7 дахь гейм энэ гаргаагүй юм байна шүү дээ. Tyrese Halliburton сурлын өнөөдөр ихний хагас Tyrese Halliburton-ыг ер нь бол хэн мэдээлж ирсэн шүү дээ. Сурлын 3 дахь тоглолтын дараа үйлөө өмнө нөлөө Shams 2 дахь тоглолт тийм. 2 дахь тоглолтын дараа тий 3 дахь тоглолтын өмнө ер нь бол хөлний доод хэсгэрээ бэртэлтэй байгаа гэж. Тэгэхээр энэ calf буюу энэ хөлний бэртэл ер нь бол гинт цай гараад ирсэн зүш багаар ингэж ачаал аваа хүндэрж гарч иж байгаа зүйл учраас энэ нэлээд ноцтой байгаа болов гэж бодож байна. Тэгээд Halliburton угаас өнөөдөр ихний хагастай оноо аваагүй байхаар энэ тоглолтын дүр зураг ер нь бол тодорхой байлаа л да. Тэгээд TJ McConnell, Obi Toppin хоёр сүүлд Pascal Siakam хоёр сүүлд жоохон зүтгүүллээ. Тэгээд тэглээгээд энэ цувралд Halliburton сайн тоглосон тоглолтуудад л хожиж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө гол одоо хүн байхгүй болчоор хожих нь бол Оклахома хожих нь бол тодорхой байсан дүр зураг ажиглагдлаа. Индиана амар байлаа. Тэгээ Индиана гэхдээ үнэхээр хасл сайтай тоглогч нартай ер нь бөмбөний төлөө өгөж чаддаг тэгээ нэг тийм одоо нөгөө одоо хогногууд айгүй олон тоглогчтой юм байна шүү дээ. Тэгээ тэрүүгээр айгүй олон тоглолтыг ер нь бол нэлээд сонирхолтой болгож өгч өглөө гэж бодчих. Одоо finals эхлэхэд за OKC гэжсэн. Одоо бид нар 7 тоглолт гарч магадгүй гэсэн сууж штэ. Тэгэхээр энэ хүртэл ингэж Индиана явж ийн гэдэг бол үнэхээр бахархмаар. Тэгээд миний хэлжсэн чигтлэн Pacers-ийн одоо юу гэдэг сэлгээ бол OKC-тэй харьцуулах юм бол хамаагүй илүү байна гэдгийг харж байна. Нэг асуулт байна. Хэрвээ Tyrese Halliburton гэмтээгүй байсан бол цурал Индиана талд 3-2 байх боломж байсан уу? Би бол 100% байсан гэж бодчихсон. Өнөөдөр бол үнэхээр 2 оноо хүртэл барьлаа шүү дээ. Тэгээ Nembhard-ын тэр дараалсан тэр turnover-ууд байгаагүй. Эсвэл тэр нэг момент авалсан ганц 2 тэр шүүгчийн юу call байгаагүйсэн бод юм нь бол барьцгаал тэгж л харсан. Хоёрын 2 оноо олгож ойртуулсан шүү дээ. Тэгэхээр чин боломж байгаагүй ш байсан. Тэгээд хамгийн гол нь Tyrese Halliburton ийм байхад шүү дээ. Тэгэхээр Индиана үнэхээр он гарснаас хойш хамгийн одоо юу гэдэг сайн амжилт үзүүлсэн 2 баг яхаарахгүй финалд гарсан байна. Хоёулаа сайн байна. Тэгээд яалтчгүй гэмтэл бэртлийг бол нэг үгүйсэх ч юм уу эсвэл ингэж excuse болгож та энэ ингээд гэмтсэн юм а гэх арга байхгүй. Энэ бол уучлаарай NBA-гийн финалд хэн гэмтлэхгүй байна, хэн сайн минутын менежмент хийсэн байна, хэн тоглогчтой гамнаж чадсан байна л ялдаг 20 хон. Тэгээд тэр нь бол өдөд яг NBA-гийн финал гарсан багуудаас өдөд ер нь бол бэртэлгүй байгаа хүн гэж бол байх гэсэн. Ямар нэгэн зөвөртэй л гарна өвдсөн, хөл нь янгинцэн ч юм уу те. Тэгэхээр тэрэнд бол excuse өгнө гэдэг бол утгагүй асуудал та. NBA-гийн финал эхэлж байхад Oklahoma City Thunder баг хэлжсэн шүү дээ. Huge favorite гэж. Тэд бол NBA-гийн түүхэнд гарч ирж байгаа цөөхөн favorite багууд байна. Гэхдээ Indiana Pacers баг энэ хүртэл харин цуурлыг ингэж өрсөлдөөнтэй үзүүлж байгаа нь бидний санаанд оромгүй үйл явдал байсан. Тэм учраас Indiana-гийн энэ тоглолтыг дутуу үнэл яг чиний түрүүний хэлдгээр үнэхээр одоо доош нь хиймээргүй байна. Одоо юу гэдгийг за Индиана энэ рүү болчлоо гэмээргүй. Үнэхээр говь өрсөлдөөнийг үзүүлж чадж байгаа. Тэгээ 6 дахь тоглолтод хожиж чадах юм бол 7 дахь тоглолтыг бид бас үзмээрээ нэгэнд энэ үрцэн юм чи ягаад 7 дахь тоглолт нурж болохгүй гэж те. Тэгдэг яах вэ? Тэгээ Индианаг талбай дээр нэг хожил заавал аваасаа л гэж бодож байна. Тийм. Тэгээд зүгээр за Oklahoma City Thunder зүгээр авраг авж байгаа төсөөлөхэд талбай дээр авраг авал их гоё юм шиг. Энэ Oklahoma-гийн фэнүүд ер нь OKC-г талбай дээр эргэж ирэхэд тэр шөнийн 3 цагт онгоцны буудал дээр 100-100-аар авах гэж байна. Тэгээд яа харахгүй нэг юм жижигхэн хотын нэг юм давуу тал байдаг штэ. Тэ нэг юм цулж гэдэг юм уу. Яг ингээд тухайн багтайгаа хамт ингээд бүх цаг хугацаанд ингээд хамт байждаг. Тэр давуу тал нь бол яа харахгүй л ажиглаж байна. Ер нь бол энэ хоёр багийн NBA-гийн финал одоо юу гэдэг Америк нэгдсэн улстай бусад финалуудтай харьцуулахад үзэл тарцсангүй баг байгаа ч гэсэн яг Сагсан бөмбөгийн хувьд яг тэр тухайн хоёр хотын хувьд бол үнэхээр тийм спешиал байж чадаад байгаа шүү дээ. Энэ фэнүүдийнх нь байгаа байдлаас ч харагдаж байна. Тэглэх. Ямар ч сонирхолтой бидний төсөөснөөс бол хамаагүй сонирхолтой одоо файнал болж байгаад бол баяртай. Гэмтээгүй байсан бол гэдэг. Тэгтээ толгойд бодол орж ирээд л ах юм. Гэтэ одоо тэгээд яалтай байлаа. Харж лээ да.
Game Point podcast үргэлжилж байна. Бид хоёрыг дэмжиж байгаа бол зам бидэнтэй хамт байгаа мэдээлэл энэ зууны чөлөөт агентууд болон драфтын талаарх мэдээллүүдийг цаг алхахыг үзэж сонсохыг хүсэж байгаа бол subscribe дараарай гэж та бүхэнд хэлмээр байна. Subscribe. Үгүй subscribe шүү дээ. Subscribe. NBA-ийн түүхэнд ер нь бол Руди Гоберийн солилцоо драфтын эхний тойргийн 4 ирэх хүрснээр тухайн үед маш их одоо юу гэдэг шууган тарьжсэн байхгүй юу. Энд чинь бол Руди Гобер шиг тийм одоо юу гэдэг нэгдүгээр зэрэглэлийн зэрэглэлийн тоглогч биш хүн 4 ирэх хүрсэн үнэхээр одоо юу гэдэг тухайн үедээ бүүн болсон. Гэхдээ аль багтаа хэрэгтэй солилцоо болсон гэдэг нь одоо харагдаж байна. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон 8 гарагт тулсан Orlando Magic Memphis Grizzlies багуудын солилцоо үнэхээр миний хувьд бол гайхширлыг барж байна. Яаж ийм солилцоог Orlando Magic-г хийж чадваа гэж би хувьдаа гайхаж байна. Тэгэхээр энэ солилцооны талаар эхлээд мэдээлэл өгөхөд Orlando Magic баг Memphis Grizzlies-с Desmond Bane-ыг аваад оронд нь Kentavious Caldwell Pope, Cole Anthony драфтын 1-р тойргийн unprotected буюу нөхцөл ямар нэгэн нөхцөл байхгүй ирэх. Тэгээд мөн 1-р тойргийн swap ирэх. Нийтдээ 5 1-р тойргийн ирэхийг Desmond Bane төлөлөө өглөө. Desmond Bane од эхлээд энэ асуултанд хариулаад цацгаач. Desmond Bane тийм Hall of Fame тоглогч юу? Эсвэл All Star тоглогч юу? Desmond Bane гэж ер нь яг хин юм бэ? Desmond Bane миний бодлоор бол тийм All Star-ч болохоор л тоглогчтэй. Ер нь бол яг Memphis Grizzlies тогтоо бол үнэхээр боломжтой газар байсан. Ja Morant-ийн хажууд яг ингээд 2 дахь одоо опшнер байсан. Тэгээд яг одоо биш дээ. Яг team одоо production-ыг одоо биш эхлээд Paolo Banchero бомбог аван, Franz Wagner бомбог аван, Jalen Suggs тэрний дараагаар Desmond Bane бомбог аваад улиралд 20 оноо дунслах уу гэвэл миний хувьд бол үнэхээр асуудалтай юм шиг санагдаж байна. Тэгээд ийм хүнд нэгдүгээрт одоо шүү дээ энэ жилийн цалин 36 сая нас эхэлнэ. Тэгээд 1 2 3 4 сизны нүунийг авч явна. Тэгээд ийм хүнийг авахын тулд ингээд 4 ирэх үгэн гэдэг бол миний хувьд бол маш айгүй ихийг төлсөн болов уу гэж би бодож байна. Яг нь KCP-г авсан тийм үү? KCP-г авсан эхний жилийн үнэхээр ашиглаж чадсангүй. KCP ч ирүүл байсангүй. Тэгээд ер нь бол тохирохоор тоглогч шиг бол ер нь бол Орландод харагдсангүй. Яг нь KCP-г бодох юм бол гайгүй. Тохирох бах. Ягаад тэгэхээр KCP болохоор чинь ингээд catch and shoot хийдэг те. Хүн заавал ингээд сул гаргаж өгч манер хийдэг. Түүнээс бол нэг айхтар өөртөө боломж гаргаад татгшоо ороод ч юм уу ингээд оноо авдаг тоглогч биш. Desmond Bane бол ондоо арай өөр хагас талбайд гайгүй тоглолч нь өөртөө плеймейк хийчин оноо авчин тийм байх. Гисэн хэдий ч ер нь бол шүү дээ тий. Одоо энэ бол их мөнгө одоо цалингийн зэстэй энэ их юг хурааж одоо энэ залуу багийг одоо миний бодлоор алж байгаа юм шиг л харагдаж байна. Цалингийн зэсийг ингээд харах юм бол. Одоо ингээд Franz Wagner-ын 38 сая, Desmond Bane-ийн 36, Jalen Suggs 35. Тэгээ Paolo Banchero одоо extension энэ жилээс хийгээд эхлэн шүү дээ. Эхлэн шүү дээ. Тийм. Тэгээ Jonathan Isaac, Moritz Wagner байна, Wendell Carter Jr. байна. Энэ болно одоо юу ингээд яаж цааш нь авч явах юм би одоо дөнгөж rebuild хийгээд эхлээд одоо маш амжилттай явж байгаа багуудын нэг шүү дээ. Тэгчээд ингэж ална гэдэг бол миний бодлоор л маш буруу сэдв байлаа л гэж бодож байна. Яг нь сагсан момог талаас нь ингээд харъя л да. За Jalen Suggs-тэй тэргүй хамгаалдаг тийм үү. Тэгээ Jalen Suggs-ыг багийн ирээдүй гэж харж байгаа ш Орландо Мэжгүй. Тийм учраас Kentavious Caldwell Pope-ыг явуулаад тэр байрал дээр нь илүү оноон дээр тусуулчих тоглож хайж байгаа нь угаасаа буруу биш. Тэгээ тэндээс өөрөө isolation хийгээд тоглоод оноо авчих чадвартай тоглож авч байгаа нь бол угаасаа буруу биш. Энэ бол байж болж ин солилцоонууд. Гэхдээ би бол KCP-г арай дутуу үнэлж явуулж гэнэ үү гэж харж байна. Denver Nuggets багийн тоглогчийг явуулаад яаж аврах цолноос мултарч байгааг харалтаа тийм биз дээ. Хэрвээ KCP байсан бол яах вэсийн нөхцөл байдлаараа өөр л байх байлаа шүү дээ. Гэтэл миний хувьд бол Denver шиг одоо чинь Jokic шиг ингээд open юу гаргах одоо шут гаргаж өгөх
хүн байхгүй байл да Орландод. Ерөөсө тоглож байгаа стил нь тэгж KCP-д таарахгүй. Үгүй харин би тэрийг ерөөсө буруутгаагүй. Энэ явуулж байгаа солилцоог нь. Сагсан бөмбөг талаасаа ингээд харах юм бол яаж ч утсан KCP хинд KCP байснаас Desmond Bain байсан хамаагүй илүү үр дүнтэй байх. Гэхдээ нэг талаар эргэлзэх зүйл байгаа нь Jalen Suggs, Desmond Bain хоёулаа их намхан он тоглогч штэ. Тэгэхээр Orlando Magic-ийн хамгаалт бас яах вэ? За тэр бүр дараагийн асуудал. Одоохондоо оноо хэрэгтэй, оноо авдаг хүн хэрэгтэй. Franz Wagner, Paolo Banchero хоёр туслах хүн хэрэгтэй байгаа даа. Тэгэнгүүт би хувьдаа жишээ нь Kentavious Caldwell-Pope, Cole Anthony тэрэн дээр драфтын нэг ирэх. За боли бүр ингээд үнэлээгээд хоёр ирэх надад бүр хангалттай санагдаад байна. Desmond Bain штэ ямар Devin Booker штэ. Тэгж чад яагаад ийм үн төлснийг би юусаа ойлгохгүй байгаа даа. За хин бол Kentavious Caldwell-Pope бол яг Memphis-т бол тусуулна. Яг тусуулна. Catch and shoot хийдэг дээр хамгаалтыг сайжруулдаг дээр Memphis яг тэгэд аврагын туршлагатай 2 чаврууд авсан туршлагатай бол цовцолгоор манлал үзүүлээд тусуул чадах бах хэрэг авч үлдэх юм бол. Гэхдээ яагаад тийг энэ тоглогч дээр Cole Anthony-г өгчөө дээрэс нь бүтэн 5 ирэх гээд. Би бол Орландод юу одоо чинь энэ 3&D school another дахиад нэг SG гэхээсээ илүү point guard хэрэгтэй байсан юм болов гэж би бодож байсан шүү дээ. Одоо Paolo Banchero хин хоёрын гол нь Franz Wagner одоо Jalen Suggs энэ гурвын дунд бөмбөг зөөдөг хүн л хэрэгтэй байсан болов гэж бодсон чинь дахиад нэг бас нэг бөмбөг одоо эзэмшдэг dominant хүн авдирж байгаа нь энэ баг одоо яаж цаашдаа одоо offense явуулах гэж байгаа гэдэг нь бол үнэхээр асуудалтай л харж байна. Чи санаж байна түрүүний season эхлэхдээ бол Paolo Banchero амар хилж ийсэн аа. Биш явахгүйсэн шүү дээ багаараа. Тэгсэн чинь Paolo Banchero бэртцэн чинь Franz Wagner нилээ явуулаа шүү дээ. Юу сайн явуулсан шүү дээ. Тэгээ буцаа Paolo Banchero орж ирээд нилээ унаад гэхдээ сүүлдээ уучраа олсон л доо. Ер нь плей-офф руу. Гэхдээ яг тэр одоо асуудал бол дараа жил дахиад л байна гэсэн. Desmond Bain бол тэр асуудлыг бол шийдэхээр бол хүн гэж бол миний бодохгүй. Тэгээд хамгаалтан дээр ч гэсэн нэг тийм сайн хамгаалагч биш шүү дээ. Тэгэхээр биш тийм. Энэ 36 сая гэдэг бол үнэхээр надад бол илүү юм шиг санагдаж байна. Тэгээ нөгөө талд Memphis Grizzlies бол Jaren Jackson Jr-ыг авч идэх үү, Desmond Bain-ыг авч идэх үү гэдэг сонголтыг бэл хийсэн юм шиг санагдаж байна. Одоо эх жил энэ жил шүү дээ тий. Jaren Jackson Jr-ийн гэрээг extension хийх болно. Хэрвээ extension хийлэхэд одоо бас 30 хэдэн саяг төлнө шүү дээ, бараг 40 саяг. Тэнгүүт тэр чинь 26 оноос эхлэх байхгүй. Тэгээ 26 онд яаж юм нэхэр Cole Anthony-гийн гэрээ expire болох юм байна. Тэгээ Kentavious Caldwell-Pope player option. Тэгэхээр энэ зайг л гаргаж ийн гэсэн үг. Тэгээ дээрэс нь 4 биш бараг 5 first round pick гэдэг. 5 ирэхэд одоо энэ нараа хотер swap ирэх нь шүү дээ. 29 оны 2 protected гэж аахгүй, top 2 protected гэж аахгүй. Ерөөсөө эхний 2 байрал байх юм бол Memphis-тэй үлдэнэ. Үгүй бол биш Орландо үлдэнэ. Үгүй бол Memphis руу явахаар ирэх байхгүй. Энд чи эхний 2 драфтын тэр 3 дахь сонголт байлаа гэхэд явчих гээд байна шүү дээ. Тэгэхээр чи баг protected бишээс ялгаагүй. Тэгэхээр баг 5 ирэх нь тодорхой байхгүй. Аимшиг одоо тэгээд аимшигтэй нэмэ. Одоо тэгээд Memphis-ийн хувьд бол цалингийн цэсийн хувьд бол үнэхээр гайг болчихж байгаа байхгүй. Энд чинь нийтдээ 150 сая ил байгаа юм байна. Тэгэхээр чин дахиад 2 юм уу 3 маш сайн тоглогч дунд хэмжээний тоглогч авах зөндөө цайн цалингийн цэстэй болчих чинь энэ жил бол үргэлжлэх боломжтой болж байгаа. Тэгэхээр Memphis-ийн хувьд бол энэ бол маш сайн одоо хулгай гэдэг бол нэр дээрм гэдэг бол дээрм хийлээд гэж миний хувьд хэлмээр байна. Тэгэхээр яа мэдээж багаараа хэлсэн хүмүүс ингэж яриадлаа. За одоо ингээд Бэйн явцсан, Jamorant яах вэ? Jaren Jackson Jr яах вэ? Тэр хоёрыг бол солино гэж бол миний хувьд бодохгүй. Харин тэр хоёрыг хамтд нь авч үлдээ Desmond Bain-ыг л явуулчихлаа. Тийм. Угаасаа яг энэ солилцооны араас Jamorant-ын дараагийн баг аль вэ гэдэг яриа гарсан. Угаасаа Memphis Grizzlies тэр мэдээллийг угаасаа шууд ницааж яллаа шүү дээ. Memphis Grizzlies баг цаашдаа Jamorant, Triple J хоёртой хамт
хамтдаа ирээд өгөө төсөөлж байгаа гэж. Тэгэхээр угаасаа цалингийн цэсний нөхцөл байдлаас саяны энэ солилцоог угаасаа хийсэн. Тэгээд бүр энэ дээр азар шүү. Jaren Jackson Jr. NBA-гийн бэлгэдлийн багт нэрлэгдсэнгүй шүү дээ. Хэрвээ нэрлэгдсэн байсан бол нөхцөл байдал бүр хүндрэх байсан. Бүр шүү Desmond Bain-ыг явуулаач хангалттай биш байх байсан. Тэгэхээр азар нэрлэгдсэнгүй. Тэгэхээр энэ бол бас тэгтэл хараа Kenters KCP-г буцаа сольсон ч болно. KCP үнд хүрнэ шүү дээ. Ер нь бол аврал энэ шиг 3D хүн дахиад солилцоонд орлоо дахиад юм авсан ч болно. Тэгэхээр харин тийм тэгэхээр сайхан юм байна. Тийм байхад яагаад Орландо Мэжикийг 5-2 хөгсөн юм бэ гэдгийг хэлбэр гахаад л олоо. Би энэ солилцоог анх уншаад яг сүлжээ орж ирээд уншингууд энэ юу яриад байгаа юм бэ гэд баг дахиад нэг хактуулсан юм уу гэж бодсон ш. Тэгээд үнэхээр гайхсан. 4-1-р төрхийн unprotected тэр. За гэхдээ үйл явдал цаашдаа яаж өрнөх гэхийг энэ солилцоо хэр үр дүнг өгөхийг л харъя да. За Орландо Мэжикийн Memphis Grizzlies 2-ын солилцоо ингээд гайхшлыг бараад бол араас нь жоохон зэрэгцээд гарч байгаа Kevin Durant-тай холбоотой мэдээллүүд бас үнэхээр одоо юу гэдэг цаг тутам бараг шинжлэгдэж байна. Цаг тутам шинэ мэдээнүүд орж ирж байна. Тэгээд San Antonio Spurs баг руу бараг явцсан юм шиг мэдээллүүдийг ингээд янз янзын баталгаатай болон баталгаагүй их сурвалжууд өгөөд байсан боловч нөхцөл байдал одоо яг ямар төвшөнд явж байгааг дээрэс нь хамгийн сүүлд ямар мэдээллүүд гарав гэдгийг бид хоёрын одоо та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр Kevin Durant-ийн солилцоо яг одоо хаана явж байна? Яг өнөөдрийн байдлаар Kevin Durant яг явахыг хүсэж байгаа 3 баг нэрлэлсэн. Хамгийн түрүүнд бол Spurs, тэгээд Houston Rockets, тэгээд Miami Heat гэсэн. Тэгээд бүр ямарг байгаа нэг баг нэрлсэн. Тэр нь Minnesota Timberwolves баг руу би тэнд тоглох ямар ч хүсэл сонирхол байхгүй байна гэдгийг одоо яг өөрөө хэлээг үлдээ. Гэхдээ Shams тэгжлээ. KD-д ямар ч тийм хүсэл сонирхол тэнд байхгүй гэж. Тэгээд ер нь бол KD-г авах багууд донд 3 баг нь бол тодорцсон л болов уу гэж би бодож байна. Тэгээд энэ 3 багаас хамгийн их одоо өгч чадах баг нь л одоо ахуулуудаа ер нь бол яг чиний саяны мэдээлэлээр хамгийн сүүлийн одоо апдейт нь юу вэ гэхээр Phoenix Suns багийн удирдлагууд Kevin Durant-ыг Minnesota-д очихгүй гэдэг шийдвэрээ эргэж харна гэж найдаж байгаа гэсэн мэдээ байсан. Тэр нь юу вэ гэхээр яг гэх юм бол Minnesota-гийн тавьсан санал нөгөө 3-ын одоо Kevin Durant-ийн нэрлээд байгаа 3 багийн саналтай харьцуулшгүй сайн байгаа гинэ. Miami Heat, Houston Rockets нөгөөдгөө San Antonio Spurs л үү? Тийм. Тэр 3-ын тавьсан санал Phoenix Suns ерөөсөө тийм сэтгэл нь хөдлөхөөр санал байгаагүй. Угаасаа тийм хүлээжсэн санал нь биш байсан гэж. Тэгэхээр Kevin Durant-ыг Minnesota Timberwolves гэсэн шийдвэрээ эргэж харж магадгүй гэдэг найдлага тавьж байгаа гэсэн. Найдлага шүү зөвхөн. Гэхдээ энэ чинь нөгөө KD угаасаа Phoenix-ийн зөвмсгөлдөө сүүлийн тоглолтоо хийцэн. Тэгээд хамтдаа сууж байгаад ингээд солилцооны бага хайж байгаа шүү дээ. Тийм учраас энэ хилцээр цаашаа үргэлжлэх болов гэж бодоод байгаа юм. Гол нь бол ер нь бол драфтын өдөр лөө драфтын оройчлоо ер нь өмнө нь солигдчихно гэд хүмүүс одоо нөгөө хүмүүс жоох сэтгүүлчдэр яриад байгаа шүү дээ. Гэтэ мэдгүй би одоо энэ хиний Desmond Bain-ий солилцоо бол энэ нөгөө 8-ны үнийг бол шал ондоо болгосон болов гэж. Одоо Phoenix Suns Desmond Bain ийм хүрж байгаа юм бол бид нар KD дээр бас ондоо юм аавна гэж яаж иш магадгүй л. Ер нь л бодоод үзтээ. Desmond Bain 4 хүрэхээр одоо Legacy хүртэл тэгж шээ. Desmond Bain 4 хүрэх юм бол Austin Reeves-ийг хүрэх юм бол Austin Reeves-ийг солио доо гэж. Austin Reeves-ийн 2 драфтын 1-р их батны байгаа юм байна гэж бодно зү. Харин тий. Тэгэхээр мэдгүй Phoenix Suns өшөө юм авъя гэдэг юм бол улам сонжруулж магадгүй юм шиг санагдаад шүү. Тэ бас нөгөө талаар юу гэхээр Miami Heat баг авах магадлал хамгийн өндөр багаар нэрлэгдэж байна гэдсэн. Гэхдээ Miami Heat-д яг тийм Phoenix Suns-ийг хүсэж байгаа зүх asset байгаа гэж үү? Jaime Jaquez өөр хин юм байла. Ер нь залуу тоглогч нар үү. Nikola Jovic, Jaime Jaquez тэгээд цалин тэнцвүүлж гэж Duncan Robinson явах юм шиг байна. Тэгээд драфтын 1-2 ирэх. Мэдгүй яг бусад тоглогч нарыг биш Rockets-ийг ч юм уу Spurs-ыг харах юм бол Miami-д бол хамгийн бага боломж байгаа юм шиг. Гэхдээ odds нь Miami руу амар их удсан мэт тийм.
Тийм. Нөгөө боцоо тамаг гаргах чинь Майами руу их магадлалыг үзсэн. Бас нэг баг гаргаж ирсэн Brian Windhorst Clippers орж иж магадгүй шүү. Clippers ер нь бол маш KD-г маш их сонирхож байгаа гэсэн байлаа. Тэгээд Phoenix Suns Clippers-ээс юу хүсэж ийн гэхээр Ivica Zubac-ыг хүсэж байгаа. Тэгээд Ivica Zubac-ыг Clippers өгөх ямар ч сонирхолтой байгаа гэсэн байлаа. Тэгээд ер нь бол тэр яриа бол тэрэн дээр баг дуусчих واخа. Clippers бол тэрнээс цаашаа ярихгүй л өгч чинь. Харин би бас наа мэдээлэл харчаа за Zubac-ыг өгчөөснөөс Durant-ыг аавгүй дээр хэлэхгүй л гэж бодсон шүү дээ. Тэр шиг утгагүй балансгүй баг. Юу болох вэ? Phoenix Suns дээр бас нэг түгжээ байгаад байна юу гэхээр Phoenix Suns баг Kevin Durant-ыг авах юм бол мэдээж явуулах хүн Jalen Green байна. Тэгээд Jalen Green өнгөрсөн одоо энэ сая өнгөрч буй үйлрэл ямар муу тоглолцлоо плей-офф. Тэрний дараа 33 саяын цалинтай тоглогчийг авах баг олдохгүй юу гэдэг хамгийн эргэлзэлтэй. Тэгээд Phoenix Suns баг ер нь бол өөр багууд руу яриад биш Phoenix Suns шүү. Та нар Jalen Green-ийг сонирхох уу гэж 8 ярьсан гэж байгаа. Нэг өсөндөө Kevin Durant-ийн оронд Jalen Green-ийг авж байгаагаар төсөөлөд Jalen Green Devin Booker багаар орж ирж байна. Тийм Bradley Beal хоёр байхгүй байгаа учраас Jalen Green бол Phoenix Suns-д орон зай байхгүй шүү дээ. Тийм учраас 3 дахь багийг хайхаас аргагүй. Гэхдээ тэр багуудаас тийм сайн хариу сонсоогүй гэж би тэр мэдээнүүдийг олж уншаад тэгж ойлгосон. Тийм учраас Houston Rockets-ийн бас 8 ерөнхийдөө Kevin Durant-ыг авах 8 их бүтлгүй байгаад байгаа юм болов. Тийм учраас ер нь бол Kevin Durant-ыг бүх талаараа San Antonio Spurs руу явчлаа гэдэг тэр мэдээлэл тийм хүчтэй гараад байгаа юм болов гэж би бодсон шүү дээ. Магадгүй юм. Гэтэ ер нь бол яаж ч бодсон байж тээ. Ерөө сагсан бөмбөгийн талаас ч харах юм бол Houston Rockets хамгийн боломжтой газар шиг санагдаад багш миний хувьд л. Houston Rockets яг KD шиг л хүн хэрэгтэй ба штэ оноо авдаг. Jalen Green яваад. Тийм. Яг Miami Green-ийг бодох юм бол боломжтой. Гэтэ Spurs хамгийн хэрэггүй газар шиг санагдаад байгаа шүү. Тэр гоё ирээдүг KD-гээр алуулаад хэрэггүй л биш. Тийм үг жаа Houston Rockets-ийг ирээдүг бас алуулах. Жишээ гоо. Houston Rockets тэр offense авч явах хүн байхгүй шүү дээ. Дандаа тэр чин defense тоглодог ондоор олтой хүмүүс байгаад байна шүү дээ. Тэгэнгүүт чи Spurs дээр очингууд De'Aaron Fox, Wemby хоёрын араас KD явахгүй шүү дээ. Өмнө л явна шүү дээ. Яаж чадсан. Тэгэхээр надад бол Spurs л шал дэми юм шиг санагдаад байна. Гэтэ ягаад Spurs сонирхох мэдээж процессыг хурдсгал гэж бодож л байгаа хэл та. Гэтэл надад бол дэми юм шиг санагч. Тэр Wemby-гийн шавлын болж байгаа харсан уу? Харсан. Манай урд яваад байгаа юм байна шүү дээ. Урд гинэ хэтт. Булаад одоо цусныхаа бөөгнөрлөхөө юу тэгж имчлээд байгаа юм уу эсвэл зүгээр амраа яваад байгаа. Тэр цагаан ирэм дээр очсон шавлын. Яг би тэр шавлын сүмд суугаад тэр бясалгал хийгээд илүү юу яаж байгаа болов гэж боддог юм. Манай чи ер нь бол нэг тийм одоо Франц хүн тэгээ нэг юм бусдаас өөр штэ ер нь бол бусдаас өөр гэдэг ер нь өнгөрсөн жилийн бүх одын тоглолтын дээр ганц нэг ялахыг хүсэж ирсэн тамирчин баг ганцаархнаа байсан штэ тий. Тэгэхээр нэг тэмцэгц сэтгэхүйтэй тэгээд нэг бусдаас өөр тамирчин. Тэгэхээр би тэр шавлын сүмд явжааг надад их зүгээр надад бол их тэр үйл явдал их таалагдаад байгаа. Мексикт Канкунд очиж хэвтэж эсвэл Франц төрсөн нутагт очиж нөгөө тэгж зугаацч явж байгаа биш харин ч бүр ингээд бясалгаад амар амгалан колоод эсвэл өөрийгөө ингээд оюун санаагаа бэлтгээд ингээд байж байгаа надад бол их таалагдаад байгаа юм. Тэр бол буруу юм бол биш бах. Зүгээр сонир харагдсан юм байлээ тийм өндөр хүн тийм урт хүн хаалцсан байдаг. Шавлын сүм орцсон шав орцсон байж гэдэг нь сонирхолтой юм билээ. Гэтэ Kevin Durant-ийн энэ 8 одоо ингээд хумигдаад 3 баг дээр очлаа. Тэг биний ингээд бодож байгаагаар за чи Spurs хэрэггүй гэдэг Houston Rockets ингээд асуудал ингээд байгаад. Тэг Miami Heat-д очих юм бол Miami Heat-аар нэг жоохон өрсөлдөөнтэй болох юм шүү дээ. Тэгтээ дэргүү Miami Heat-ийн ирээдүй одоо яг юу байгаа юм бэ? Баймаа тэ боё Tyler Hero хоёртой сая плей-оффын гадна л үлдчих. Тэрэн дээр KD очиод KD оцсон газар амжилт үзүүлнэ гэсэн баталгаа хамгийн гол нь байхгүй байхгүй. Сүүлийн 2 оцсон баг нь хоёулаа фейлдлээ шүү дээ. Тийм болохоор Spurs хэрэггүй байхгүй юу? Spurs шалгондоо ирээдүйтэй баг байгаа шүү дээ. Юу Miami Heat. Тэгэхээр тийм миний бодлоор тийм Miami Heat руу очсон ч болчихлоо шүү дээ. Why not? Гол нь Miami Heat гэхдээ Хайма Хакс Никола Йович хоёрыг өгөөд
Тэгээд KD-гийн сүүлийн хэдэн жилиг авч үлдэнэ гэдэг нь надад бас нэг тийм тааламжтай юм шиг санагдахгүй л нэг яг Miami Heat-ийн фэнүүд юу гэж бодд юм бол мэдэхгүй. Би бол хэрвээ Heat-ийн фэн байсан бол үгүй л юм. Одоогийнхоор өнгөрснийг шүүх утгагүй л дээ. Гэтэ зүгээр Kevin Durant-ийг ингээд Warriors явснаас хойш ингээд фейлдэд байгааг харсан чинь тэр үед нөө 2 жил дараалал финал MVP-г Steph биш KD болдог шүү дээ. Тэгээ тэр үед санал өгсөн хүмүүс одоо ингээд юм боддог болов гэсэн бодол надад зүгээр орж ирсэн шин. Steph-д өгчдөг байжтэй гэсэн бодол. Яг сая гэсэн чи би сая нэг зүгээр юу график стат харсан шүү. Finals-ийн хамгийн өндөр олон санал авч MVP болсон гэдгсэн чинь Durant байдаг юм билээ. Тэр ихний 5 тоглогчдод донд. Айгу олон санал авснаар. Эсэл гахалтай. Солилцоо 8 гэснээс нэг солилцоо 8-тай холбоотой ч ихүү холбоогүй ч ихүү нэг мэдээ дөнгөж сая гарсан байна. Ramona Shelburne репост хийсэн байна. Denver Nuggets баг GM одоо нөгөө GM General Manager болон ерөнхий менежер болон туслах менежерээс салсан байна. Гэрээгээ сунгаагүй байна. Тэгээ одоо NBA-гийн драфт 9 хоногийн дараа болох гэж байна. Тэгэхэд GM байхгүй. Юу байхгүй. Одоо дасгалжуулагч, rookie дасгалжуулагчтай season-ыг off season-ыг эхлүүлэх нэ гэж. Юу гэсэн үг. Тэгээд надад чинь угаасаа юугаа Calvin Booth-ийг халчаагүй л үү? Халаагүй зүгээр юугаа ягаагүй юм байна. Контракт гэрээнд дууссан тэгээ гэрээгээ шинжилээгүй юм байна. Дахиж гэрээгүй. Tommy Balceris гэдэг хүн байдаг юм шүү дээ. Би ч анх удаа л general manager. Авши. General manager хараад өнөөдөр дахиад assistant general manager. Яагаад sorry. Тэгж. Тийм билгүү тань гайхал. Яа одоо ингээд 2 GM хоёулаа байхгүй болсон гэсэн үг байхгүй. Тэгээд багийн эзэн ерөнхий менежер хийх юм байл та бол драфт дээр. Скол нэг коучинг стаф нэг хэлсэн. Гэтэ rookie хүмүүс шүү дээ. Тэгээд уул нь бол драфтын өдөр чинь бас нэлээд солилцоо 8 болдог үе штэ. Тэгэхээр тэр үед байхгүй нэг бол жоохон тиймэрхүү л мэдээ Denver Nuggets-д. Өнөөдөр энэ статистик харсан чинь J-Dub 2 40 оноо авч 40 оноо 30 оноо авснараа финалийн түүхэнд сүүлийн 40 жилийн амжилтыг үзүүлж байгаа 3 дахь хослол болсон юм биш. Нөгөө ер нь Michael Jordan, Scottie Pippen хоёр. Тэгээд LeBron Kyrie 2. LeBron Kyrie 2. Окей. Сүүлийн 40 жилд финалийн тэр хоёр чинь хоёулаа 40 оноо авдаг чинь нөгөө юуны эсрэг шүү дээ. Тэгээ 16 17 онд дараалаад юм байна. Сүүлийн 40 жилд 40 болон 30 оног нэг тоглолтод зэрэг авсан бас. Энэ бас сонин статистик ба шүү. Тийм байна. Хоёулаа 40 оноо Warriors эсрэг авч ирсэн. Тодорхой Kyrie л. Тэгэд Orlando Magic чинь түрүүнээр яриагаад дуусгаад Orlando Magic чинь тэгээд одоо ингээд цалин тулж байгаа учраас Gary Harris-ийн нөгөө team option-ы 7.5 саяын team option-ыг угаасаа цуцалж шít. Тэгэхээр чин Kentavious Caldwell-Pope, Gary Harris гэдэг хоёр сайн хамгаалагч бас зэрэг ялдаж байгаа гэсэн үг шүү. Тэгээд Moritz Wagner байна. Moritz Wagner-ос club option. Гэтэ Wagner-ыг авч үлдэх нь үгүй. Авч үлдэхгүй л гэдэг юм ч одоо. Moritz Wagner бол чухал тоглогч шин. Өнгөрсөн жилийнхэн чухал шин. Moritz Wagner гэснээс бас нэг гэрээ болсон. Houston Rockets баг Steven Adams-тай 3 жилийн 39 саяар гэрээ байгуулсан. Тэгээд энэ off season-ээр Steven Adams Houston Rockets гэрээ сунгаа үлдсэн юм тий. Тийм тэгээд энэ off season-ээр чинь хамгийн хэрэлт хэрэгцээтэй байгаа хүмүүс бол төвийн тоглогч нар байгаа. Тэгээд тэр төвийн тоглогчноос нэлээд дээгүүр явж ирсэн Steven Adams гэдэг хүн одоо ингээд тэнцэнс байхгүй болсон. Яг хоо 39 сая гэдэг бол яг болцсон л үе юм шиг санагдсан. Юунаас бенчний центр те. Тэгээд яг одоо яг хоо ингээд аваад хийгээд үлдчихсэн улирлын дундуур бас сольж болохоор гэрээ байгаа шүү дээ. Өндөр биш. Тэгэхээр Houston Rockets бол бас лачигтай л зүйл. Тэгээ Houston Rockets-ийн тавьсан санал бол Jalen Green-ийг оролцуулаад энэ жилийн драфтын 10 дахь сонголтоо оролцуулаад ерөнхийдөө нэг багц санал болгосон юм байна. Харин гэхдээ Phoenix Suns энэ дээр нь Jabari Smith, Reed Shepard хоёрыг нэмэх хүсэлтэй байгаа юм байна.
Тэгэхээр ер нь бол хамаг залуучуудын авах хүсэлтэй байгаа гэсэн. Jabari Smith, Shepard. Энэ Shepard-ыг бол бараг тоглоулаагүй өчгөд анх алдах зүйлгүй гэж бодоод байх юм. Jabari Smith гэхээр бас хайрын байгаад байгаа юм байлгүй дээ. Jabari Smith-ийг ч өгөх юм шүү. Гэтэл Амин Томс юунаас тий ер нь бол тий. За Kevin Durant-ийн 8 ямар ч байсан эх 7 хоногийн дугаар энэ одоо NBA-ийн драфт чинь эх 7 хоног тоглож тий. Эх 7 хоногийн 25-нд. 25 гэж яг 9 хоног. Тэгэхээр эх 7 хоног хүрхэл юм байна л да. Тий. Хүрч солилцоо баг болчих үстэй. Тэгээд нэг хаашаа явж нийцэлээд ер нь бол Phoenix Suns үлдэхгүй тодорхойлцсон. Харин Phoenix Suns Kevin Durant явснаар Bradley Beal-ийг нэгэд явуулж чадахгүй учраас энэ баг арга хязсан айдлага баг. Kevin Durant явснаар Bradley Beal-д цалиндаа хүрч тоглох боломж олдно гэж найдаж байгаа. Би тэгээд ингэж найдахаас өөр яах юм бэ? Тэгтээ зүгээр би бол тэгж боддог. Bradley Beal энэ гэрийг хийснээс хизээч цалиндаа хүрч тоглож байгаагүй. Тэгээд одоо гинт Kevin Durant явах болсон чинь цалиндаа хүрч тоглох юм гинэ. Тэгэхээр энэ бол буцахтаа яана гэдэг шиг л арга бод яатсан үний л найдлага юм да. Тэрнээс буцаж нөгөө найз зөвхөн найз залуу хоёр хэрэлдэж буцаж эвлэрэх гэж байгаа л байдал шиг юм хийж байгаа юм шүү. За уучлаарай гэж байгаа шиг л. Надад инээдтэй санагдсан. Бас яг хөө тэгэл бөмбөгний мэдл их очоод тэгээд ондоо арай илүү шидэд хахаар арай ондоо болох юм болоо гэж бодож л байгаа. Хэрвээ ер нь бол тэгэл үний нүсгэж байгаа бол дахиад солих юургоо л орж л байгаа юм л. Тийм л найдлага хийж байгаа юм шүү дээ. Ер нь л тийм. Тийм. Тэхгүй л өөр арга. Тэгтээ дэргөө одоо Bradley Beal-ийг хэн сонирхгүй юм чинь. Game Point podcast үргэлжлэж байна. За өмнө гарч ирсэн олон мэдээллүүдийг няцаасан буюу худал болгож байгаа үйл явдал гараад байна. Энэ юу гэхээр Giannis Antetokounmpo-гийн тухай гарч ирсэн тэр бүх мэдээлэл, тэр бүх таамаг, бидний таамаг ч гэсэн ерөөхдөө бүтлэхүү зүйл болж байгаа шиг. Яа гэх юм бол Giannis Antetokounmpo одоо болтол солилцоонд орох хүсэлт гаргаагүй байна. Дээрэс нь гарахгүй юм шиг байна гэсэн мэдээллүүд гарч байна. Танаас Antetokounmpo ягаад Giannis явах вэ болчихоо? Бусад Antetokounmpo-гийн бродерууд Milwaukee Bucks ирэхэр болсон гэж бодож байна. Ингээд л. Гэх мэдгүй одоо Giannis тэгэл loyalty гэж юм эл үзүүлэх гэсэн үйлдэл юм болов уу гэж бодож байна л да. Нэг багтаа, нэг хоттоо үнэнч уусаа нэг international тоглогч нарын нэг тим юу гэдэг чтэй те. Бусдаас ялгах нэг зүйлээс яг нэг хоттоо үнчээд Nowitzki шиг те. Нэг тиймэрхүү зүйл үзүүлж байгаа юм болов уу? Nowitzki шиг өөр бусдаар бол яг ингээд тарахад бол тэгсэн болоод одоо бишээ хин нэгэн ирэх гэж байгаа болоод Milwaukee Bucks-ыг ямар нэгэн байдлаар сайжруулах гэж байгаа болоод үлдсэн гэж бол одоохондоо юм харагдахгүй л. Doc Rivers найрагдаад үлцээрсэн байж болох уу? Нэг өмнөх 2 3 дугаар өмнөх тэр бас хэлжсэн шүү дээ. Doc Rivers Giannis-тай улирал дууснаас хойш нөгөө уцаар яриад холбоогоо ингээд хадгалж үлдээд байгаа. Харилцаатай хэвээрээ байгаа гэж. Тэгээд Milwaukee Bucks-ийн удирдлагууд Doc Rivers-ийн тэр нөгөө харилцаанд их найдлага тавьж байгаа гэсэн. Тэгээд баг тэр гэж найр сургаад аваад Doc Rivers яг бидний Doc Rivers өөрөө яг юу найдаж үлдээ. Дарсан амжилтыг яриад янз бүр joke хийдэг болохоос биш. Ер нь Doc Rivers яг ингээд хүнийхээ хувьд яг дасгалжуулагчийн хувьд бол одоо тоглогчтой маш сайн харьцаатай гэдэг шүү дээ. Тэгэхээр яа тэгж тийм зүйл яриад бинтээ ойлголцоо тэгээд найрагдаад үлдэж байгааг бол үгүйсэхгүй л юм. Тэгээд сонирхолтой юм. Явахгүй гэж бодож байна. Тэгээд тийм учраас KD-гийн солилцоо одоо ингээд хүчээ аваад байна шүү дээ. Одоо KD ингээд солигдохоор болоо. Хэрвээ Giannis солигдох байсан бол ямар ч баг ер нь бол KD-гийн солилцоог хэлж хийхгүй шүү дээ. Ер нь Giannis эхлээд хайчих нь уу, яах нь уу, ямар юм ах нь уу гэдгийг үзчихэд KD рүү орох байсан. Тэгээд Giannis одоо трейдэнд орохгүй гингүүт KD-гийн солилцоо. Тэгээ сая Desmond Bane-ийн солилцоо энэ төр болсон гэж бол миний хувьд бодож байна. Тийм. Тийш угаасаа хин А бариантыг алгасаа шууд Б рүүгээ явах хүлээд тий. Угаасаа
тэгээд Miami Heat дээр бас нэг мэдээ гарсан байсан би өнөөдөр оруулсан өөрийнхөө хуудсанд Янис Антетокумпо, Кевин Дурант хоёрыг авч чадахгүй бол C төлөвлөгөөнд Jonathan Kuminga байх болно гэдэг. Тэгэхээр чин ер нь бол ингээд тэгээд дээрэс нь бас нэг юмсан нөгөө баг энэ өнгөрсөн 7 хоногийн дундуур гарсан мэдээ шүү. Юу гэхээр Янис Антетокумпо солилцоонд орох хүсэлт гарахгүй гэдэг одоо юу гэдэг мэдээг одоо юу гэдэг хариугч гэдэг юм уу багууд алидийн аваад эхэлсэн гэн. Тийм учраас угаас яг чиний сая хэлдгээр энэ Кевин Дурантын 8 энэ би тийж л очив. Тэгээ сая тэгээд Торонто Raptors Янастай холбогдоод энэ тэрэг гэдгсэн чи өнөөдөр тэгээд Торонто Raptors-ийн чи дэвчтэй RJ Barrett quickly өөр хэмлээ Jakob Poeltl-ыг тавьж ийн. Ер нь бол тэгээд одоо яг өөртөө байсан хүчээр гаргаж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бол Янас л үлдэхин тодорхой л. Яг зөв. Би бол тэгж бодож. Тэгэхээр тэр нөгөө ярьжсэн зүйл мэдэлгүй болчихсон гэсэн үг. За одоохондоо юм байж байна. Янас мэдгүй удирлын дундуурчсан солигтыг хийж бодох юм лээ. Ер нь бол яаж Milwaukee Bucks сизнийг эхлүүлэхээс л хамаг юм шалтгаалах бах та. Энэ 100 одоо тэгээ яаж өөрчлөлт хийх вэ? Тийм сонирхолтой юм. За яг хөө гэхдээ юм дараагийн дугааруудаар тодорхойлох үстэй. Дуусахаас өмнө нэг зүйл явахад хоёул өмнөх дугаар дээр Нью-Йорк Никсийн дасгалжуулагчийн бусад багийн дасгалжуулагч руу хандаад байгаа талаар нэг яриад дууссан да тийм. Гэхдээ тэрнээс хойш Нью-Йорк Никс баг одоо ингээд дасгалжуулагчид ярьслах хийх хүсэлт гаргаад 5 багаас тавуулангаас нь салавч авсан гэсэн даа. Тэг би энийг юусоо ойлгохгүй гадаг. Тэгээд Чарльз Баркли хэлсэн байсан Нью-Йорк Никс хамгийн тэнэг хүмүүс ажилладаг байхаа. Сайн дасгалжуулагчид бид нар халчаад ямар ч төлөвлөгөөгүй халдсан байна гэдг нь одоо ингээд тодорхойлж байна. Тэгээд дээрэс нь юу хийгээд ингээд бусад багууд руу ийм зүйл явуулаад байгаа. Тэгээ хамгийн би сая нөгөө Doc Rivers-ийг ярьсан чинь энэ талаарх санаанд орчлоо. Ингээд ер нь бол боломжтой бүх баг руу баг ингээд хандаад байгаа юм шиг байлаа ш туртахтай дасгалжуулагч гэсэн болгон руу. Тэгээд тэрэн донд бол Doc Rivers бол Milwaukee Bucks руу өсөлт явуулаагүй. Darren Ham-ыг санал болгосон чинь New York-ыг сатгалцсан гэсэн зүйлээ нэг тийм нийтээ өчсөн. Тэгээд Darren Ham Charles Barkley-ийг санал болгоод мөнгө өгье гэсэн чинь дасгалжуулагч яг эмоцн дээр хаалцсан байгаа хөх. Яг ингээд плей-оффоос мултраад яг эмоцн дээр хаалцсан. Тэгээд одоо яг яах вэ гэдэг дээр ирсэн. Josh Hart ч гэсэн Twitter дээр юу яатсан байлаа шүү дээ. Дасгалжуулагчийн өмөрөө юм бичсэн байл. Тэгэхээр тоглогч нар ч гэсэн тэрийг амар surprise ажил хүлээж авсан байгаа хөөхгүй те. Тэгэхээр юмыг бас тэр эмоцн дээр шийдэх чинь бас ийм буруу үр дагавартай дээ шүү дээ. Одоо тэгээд цаашаа ямар системтэй яаж тоглох яах юм гэдгээ одоо ярьж эртхэн эхлэхгүй бол одоо ингээд драфт энтер болоод явах гээд ш цаашаа. Цаг үе бол үнэхээр олоогүй л байна. Яг үнэхээр цаашаа план B байгааг бол тийм. Гэтэ одоо уул нь бол түрүү одоо ингээд хадсан Taylor Jenkins ч юм уу, Michael Malone ч юм уу дасгалжуулагч байгаа шүү дээ. Яг тэдэртэй ярьжсэж үзэхгүй одоо байгаа одоо контракттай байгаа хүмүүстэй яриад байгаа нь бас сонирхолтой л. Одоо нөгөө хүний юм дээрэмдэж авах гэж байгаа юм шиг те. Хэлээ наадах үг гэдэг шиг тэгэхээр жоохон моралгүй юм хийгээд дууссан. Гого моралгүй цааш өөртөө ингэж шившиг болгоод ямар аврагын төлөө өрсөлдөх боломжтой юм бүрэлдэх юм байж өөртөө ингэж шившиг болгоод өөр багт ажилтаа байгаа хүмүүс рүү ингээд тахын. Тэгээ одоо болтол Джейсон Кид дээр горилог тасраагүй гээд байгаа бас харахад Джейсон Кид Нью-Йорк Никс хоёр талаас хоёулангаас сонирхол хүсэлтэй байна гэж байгаа. Гэхдээ даалс татгалцсан шүү дээ. Тэгээ одоо яг яана гэж одоо яг яах гэдэг. Үнэхээр юм сонин хошин шогийн байдал. Ер нь бол front office ер нь бол дээр юугаа олохгүй доороо хөлөө олохгүй гэж юм хийж болно. Яг front office яаж ажиллана тэгэл яг тийм надад харагдчихлаа л да. Тэгэхээр зөв хүмүүсээ одоо авах хэрэгтэй байна яа те. Маргаан байхгүй. За төгсгөлд нь Битүүрийн хамгийн одоо дүүдийн Битүүрийн гэлтгүүл Lakers-ийн фэнүүдийн хамгийн дуртай тоглогч болгосон Алекс Карусогийн талаар SG өнөөдөр тоглолтын дараа хэвлэлийн баг хурал дээр магтаж хэлсэн зүйл нь юу гэхээр Алекс Карусогийн үүрэг ролын талаар тэр ярьж эхлэхэд бүгд чимээгүй сонсдгоо гэж хэлсэн байна.
Нэгэсэндээ Алекс Каруса Оклахома Сити Thunder багийн хувц солих өрөөнд тим хүндлэл хүлээсэн, тим манлайлагч мэдээж тэр өмнө авраг авч исэн, финал тоглож исэн, плей-оффт олон тоглож исэн туршлагатай учраас тэгээ дээрээс нь талбай дээр өөрөө ямар супер тэмцэгчүүлээ тим учраас түүнийг ярахад бүх сонсдгоо гэдгийг багийн лидер лигийн MVP Shai Gilgeous-Alexander хэлсэн байна. Гэснээр Алекс Каруса хамгаалтаараа яг энэ энийг л хийжсэн Алекс Каруса 2020 онд 5 жилийн дараа яг үүнийгээ хийгээд дахиад нэг багийг авраг авахад ердөө ганцхан хонжил дутуу болчиход байгаа. Энэ мөчид ингэж магтуулж байгааг харахад бол хувьдаа их баяртай байна гэж. За. Gamepoint подкастын дугаар энэ хүрээд өндөрлөж байна, бидэнд хамт байдаг, үздэг болон сонсдог бүх үзэгчтэй дахин талархаж байгаагаа илэрхийлье. Биднийг дэмжиж байгаа бол subscribe дараарай. Дараагийн дугаараар иргэн уулзлаа, баяр та.